Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтлагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Бид сул дорой урваасан юу ч мэдэхгүй боловч бидэнд эрх мэдэл хүч байгаа. Энэ дэлхий дээр байгаа муу нэгнээс агуу нэгэн бидний дотор байгаа юм. Бид өчигдрөөс эхлээд үл үзэгдэх хаан тулс буюу Бурхны хаан тулс гэдэг цуврал 3 хичээл зааж байгаа. Есүсийн энэ дэлхий дээрх үйлчлэл нь Бурхны хаанчлал ойрхон байна. Тиймээс гимш гэдгийг уриалах байсан. Шинэ гэрээнд Бурхны хаанчлал болон Тэнгэрийн хаанчлалын тухай олон удаа гардаг. Гэтэл бидний олонх маань энэ тухай бүрэн ойлголтгүй байдаг. Бид Америкийн нэгдсэн улсад амьдардаг нэг хаан тулс маягийн газар амьдарч байна гэж бодож болох юм. Нэгдсэн ван тулс өөрсдийгөө ван тулс хаантай хаан тулс шиг нэрлсэн байна. Гэхдээ бидний нүдэнд харагдаж байгаагаас өөр харагдахгүй боловч маш чухал нэг хаан тулс байна. Паул залбиралдаа тэдний зүрх үннийг олж харахад тусалж нээж өгөөч гэж хэлсэн байсан. Надад энэ нүд байна. Бас зүрхэнд нүд байгаа. Тэр нүд юмсыг үннээр олж харахад тусалдаг. Бурхны үгэнд би итгэдэг учраас эдгээрийг олж хардаг. Миний маш итгэлтэй байдаг нэг зүйл бол энэ бүгдийг надаас булааж авч чадахгүй. Зүгээр л баг зэрэг итгэнэ гэдэг нэг зүйл. Гэтэл энээс илүү зүйл гэж байна. Мэдээж байгаа зүйлээ нэлээд сайн мэддэг байх хэрэгтэй. Бурхан таныг ямар ч нөхцөл болзолгүйгээр хайрладаг гэдэг үнний үндсээ сэтгэл зүрэх оюун бодлынхоо хамгийн гүн газарт суулгах нь их чухал юм. Үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Амьдрал тань хэцүү зүйл тохиолдохоор л Бурхан надад хайртай болов уу гэж битгий хэлж байгаарай. Бурхан үнэхээр танд хайртай. Бурханы энэ үгэнд өөрсдийгөө гүн бат бүх суйрлуулах хэрэгтэй юм. Тэгэхээр ялагчаас ч илүү байгаарэ гэж Ром номын 8 дээр хэлдэг. Ялагчаас ч илүү байна гэдгийг та мэдэж байгаа. Та тулаа эхлэхээс өмнө тулаандаа аль хэдийн ялсан байгаа. Энэ нь хүчрхэг амьдрах нэг арга юм. Явж байгаа замаа хэрхэн дуусхийг бид мэдэж байгаа. Тийм болохоор бид энэ замаар алхаж байхдаа энэ замын төгсгөл ямар байхыг би мэдэж байгаа гэж өөртөө сануулж байх хэрэгтэй. Би харж чадахгүй ч сайнаар төгсөх болно гэдгийг мэддэг шүү дээ. Сүүлийн хэдэн жил өөртөө зуршил болгосон нэг зүйл бол миний амьдралд юу ч болж байсан гэсэн Бурхан хамгийн сайн байлгахаар ажиллаж байгаа учраас энэ бүхэн сайн болж сайнаар төгсөх болно. Би өмнө байгаагаас илүү сайн байх болно гэж хэлдэг. Хэцүү зүйлийг туулж байгаа бол өөртөө урам зориг өгч бай. Та нарын дунд яг одоо үнэхээр хэцүү зүйл туулж байгаа хүн байна уу? Гэхдээ та энд ирээд урам авахыг хүсэж байгаа. Тиймээс би танд урам зориг өгөхийг маш их хүсэж байна. Та өөрөө олж хараагүй боловч амьдрал чинь маш олон гайхалтай зүйлс болж байгаа. Олж хараад та урам аваарай. Таны амьдралд болж байгаа сайн зүйлийг та олж харахгүй байлаа гэд юу ч тохиолдохгүй гэсэн үг бол биш юм. Бурхан таны амьдралд болж байгаа зүйлсийг аль хэдийн мэдэж байгаа. Тэр ажлаа хийсээр байгаа юм. Амен. Та миний энд байгааг харж байна. Гэхдээ энэ хүртэл явхад ямар их зүйл болсныг та сайн мэдэхгүй баг. Би тайлбарлах гээд ч тайлбарлаж чадахгүй байх л да. Та намайг ямар газраас энэ хүртэл явсан болоо гэж бодож байна уу? Өдөр өдрөөр алхамаар бууж өгөлгүй. Суралцаар байсан. Надад мэдхгүй зүйлс маш олон байсан. Гэхдээ мэдэж байсан зүйл ч байсан. Миний мэдэж байсан зүйл бол Бурхан надад хайртай.
Намайг хайрлахаа хизээж болохгүй гэдгийг би мэдэж байсан. Библиэлд Есүс чи намайг хайрлаж байгаа бол миний тушаалуудыг биелүүлээ гэж хэлдэг. Тэр тушаалууд биелүүл тэгвэл хайрлана гэж хэлээгүй. Тэр аль хэдийн хайрласаар байсан. Тэр биднийг хайрласаар байгаа учраас бид түүнийг дуулууртаа дагах хэрэгтэй. Өчигдөр хэлсэн үгээ би дахиад энд давтан хэлмээр байна. Заримдаа хүмүүс дутуугүй үг байж болно. Гэхдээ золиос хэрэгтэй юм. Та Бурхны хүссэн сайн итгэгч байж дэлхийг үнэхээр хөдөлгмөр байгавал зөвхөн өөрийнхөө төлөө амьдрахаа болгох хэрэгтэй. Бурхан танд хүссэн зүйлийг өгөөд та жаргалтай болохын төлөө зөвхөн явах хэрэггүй. Үүнээс хавьгүй илүү зүйл байдаг. Мөнхөд амьдрна гэдэг нь үргэлжийн мөнх байна гэсэн үг юм. Бид энийг өөрийн оюун ухаанаараа ойлгож чадахгүй л дээ. Бид эхлэл бүлгийг унших юм бол хүмүүс ихэндээ хэдэн үеэрээ маш хүчтэй байсныг харж байна. Адам 900-аас л хүүхдүүд нь 860, 850. Тэгээд Метузелах 930 наслсан. Муу нэгэн бидний он жилээс булааж бидний хэрхэн амиа алдаж болохыг бидэнд заасаар байна. Хэрв сайн судлаад үзэх юм бол хүний нас багассаар л байгаа. Яагаад гэдгийг мэдэх үү? Гим нүгэл дэлхийд даяар илүү их тархаж хүмүүсийн амьдралд нөлөөлсөөр байгаагаас юм. Амен. Та тэгвэл ямар амьдралтай байх хэрэгтэй вэ гэдгийг би хэлж өгмөр байна. Есүсийн амласан тэр амьдралаар амьдрмаар байгаа бол энэ талаар ярьж, энэ талаар сургаал сонсоод явах биш, харин амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Та тэр амар тайван баяр хөөргийг авмаар байвал Христ дотор хэн гэдгээ мэдэж, Бурхны юу хийлгэх гэж байгааг хардаг байх хэрэгтэй бөгөөд боломжгүй зүйл байгаа бол бидний төлөө өөрийгөө золиослсон Христийн үлгэр дуурайллыг дагах нь зүйтэй юм. Бурхан танаас баг зэргийн золиосыг хүсэхэд хэтэрхий их асуудал болгох шаардлагагүй. Бурхан танаас бүх зүйлийг тань авах гээгүй. Харин ч танд ямар нэг зүйл өгөхийг хүсдэг шүү дээ. Амен. Бидний олж харахгүй байгаа гайхалтай хаан тулс байгаа гэдгийг та бүх ойлгож байна уу? Бид энийг оюун бодолтой байнга тунгаах хэрэгтэй. Колосай 3 дээр юу гэж хэлдэг вэ? Оюун бодлоо дэлхий дээрх зүйлд бус. Харин дээгүүрх зүйлсэд тавиарай гэж хэлдэг. Та бол өгсөн, харин таны жинхэнэ амьдрал Христ Бурхантай хамт байгаа. Энэ нь та хаанч явсан мөнхийн улсын тухай бодоод үнэнтэй нүүр тулахгүй, хэтэрхий бодит байдлаас тасарсан бай гэж хэлээгүй. Бид ямар байх хэрэгтэй гэж та бодож байна уу? Тэгэхээр шөнө унтахад танд хэцүү байгаа бол би хийдэг нэг зүйлээ хэлж өгье. Энийг хийхэд зүгээрээ Бурхан биднийг хүүхэд байх хэрэгтэй гэдэг үстэй. Том хүний хийдэг үйлдэл биш л дээ. Гэхдээ Бурхантай хамт хөгжилтэй байх болно. Тэгээд би унтахаар орондоо ороод хэвтэж байхдаа Бурхан миний энэ дэлхий дээрх ажил дууссаны дараа юу хийх болоо гэж боддог. Тэр ирээд намайг совдан хаалгаар авч орох болов уу? Надтай уулзах болов уу гэх мэт зүйлүүдийг би төсөөлөн боддог. Түүнтэй уулзахад ямар байх болоо? Бид юуны тухай ярих, юмс яаж өөр байх болоо гэж боддог. Иймэрхүү зүйл бодоод л эхлэхээр та маш хурдан унтах болно. Та санаа зовмоор байгаа бол муу нэгэн таныг шүнжин санаа зовоохыг хүсдэг. Та ойлгож байгаа бох тийм үү? Та Бурхныг оюун бодолтой оруулснаар илүү хурдан, илүү амархан унтах болно. Бурхан бидэнд мөнхийн улс ямар байх талаар илүү тодорхой хэлээгүй нь шалтгаантай байгаа л баг. Гэхдээ тэнд ойлгохгүй, нулимс урсахгүй, уйтгар гуниг гэж байхгүй. Гудамж нь алтан, тэгээд маш гоё үзэсгэлэнтэй байх болно. Бидний мэдэхгүй маш олон зүйлс байгаа. Бид тэнд очиод юу хийх вэ гэх мэт олон зүйлийг мэдэхгүй байгаа. Энэ нь бидэнд амар байх болно. Яагад гэвэл Бурхан бидэнд ойлгуулах гэж оролцсон ч бид сайн ойлгохгүй байх. Тийм учраас Бурхан бидэнд илчлээгүй.
Тийм ч учраас бид илчлэл номыг уншихаар юу вэ гэсэн асуулттай тулгардаг. Йохан эдгээр тэнгэрлэг зүйлсийг харсан. Тэгээд тайлбарлахдаа хүмүүсийн ойлгож чадах тийм л ухагтхуунаар тайлбарласан байдаг. Би бол биеэ орхин гарахад үнэхээр гайхалтай зүйлс тэнд байх болно гэж боддог. Ирэх чөлөө гэдэл та төсөөлөд үзтээ. Хичнээн ч таргалахгүй. Ямар ч өөхлөлт байхгүй. Дасгал хийхгүй мөртлөө л булчинтай байна. Сайн мэдэхгүй л байна. Гэхдээ үнэхээр гайхалтай байх болно. Тийм ээ, гайхалтай. Тэгэхээр бид үл үзэгдэх хаан тулсад байна. 1-р Коринт 13 дээр тэр өдөр ирэх болно. Харин одоо бид бүрсгэр талент харж байгаатай адил юм. Бид юмсыг харж байгаа. Гэхдээ үйл манан дунд байгаа юм шиг гэж хэлдэг. Та зарим зүйлийг л харж байгаа. Гэхдээ наривчлан сайн харахгүй байна. Христ биднийг аврахаар ирэх тэр өдөр түүнтэй нүүр нүрээрээ уулзалтах болно гэж бичсэн байдаг. Үнэхээр гайхалтай баярлалтай байгаа биз? Бид нүүр тулан уулзалтах нь байна. Бид нэр одоохондоо хагасыг л мэдэж байгаа бол тэр үед бүгдийг мэдэх болно. Бидэнд 7 асуултууд байдаг. Харин тэр үед бүх асуултандаа хариултаа авна. Цаг нь болохоор хариултаа авах болохоор үүнд хэтих ач холбогдол өгөх хэрэгч байхгүй л дээ. Бид л өөрсдийгөө дими асуултаар булаад байдаг. Тийм ээ. Матай 16-гийн 13 дугаар эшлэл дээр Цэзар Филиппи нутагт Есүс ирээд шавнараас асуусан байгаа. Хүмүүс хүний хүүг хэн гэж ярьж байна вэ гэж асуухад тэд зарим нь Баптист Иохан, зарим нь Илия, харин зарим нь Еремья, эсвэл иш үзүүлэгчдийн нэг гэдэг гэхэд тэр харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэсэнд ингэж хэлсэн байгаа. Таны ээж итгэдэг байлаа гэд ээжийнхээ итгэлээр мөнхийн улсад орохгүй. Та өөрөө бурхантай хамт алхаж бурхныг та таньж мэдэх хэрэгтэй. Харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэсэнд юмны түрүүн дугардаг Симон Петр та бол Христ амьд бурхны хүү мөн гэв. Би байсан бол энэ үед иймэрхүү хариулт хэлэхгүй байсан болов уу гэж бодож байна. Асуултын хариулт нь харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэсэнд та бол Христ амьд бурхны хүү мөн. Есүс харин Йоногийн Симоно чи ерөөлтөе. Учир нь энийг чамд мах цус нь биш, харин Тэнгэр дэх эцэг минь илчилсэн юм. Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хатан дээр би чуулгана босгох бөгөөд түүнийг өвхөсдийн орны хаалга дийлэхгүй гэж хэлсэн. Энэ хат гэж хэлж байгаа нь Петр биш. Петрийн итгэлийг хэлж байгаа юм. Бидний итгэл чулуу шиг байхыг хэлж байгаа юм. Тэгээд цааш нь би чам Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Өчигдөр би та нарт өнөөдөр түлхүүрийн тухай ярина гэж байсан шүү дээ. Түлхүүрээр л хаалга онгодог. Библиэлд бидэнд олон зүйл байгаа талаар гардаг боловч хаанаас энэ бүгдийг авахаа мэддэггүй. Бид энэ талаар сургаалууд сонсож уншдаг. Гэхдээ бид өдөр өнгөрөх тусам үнэн хэрэгтээ юу ч ойлгож аваагүй л байдаг. Библиэлд ийм ойлгохгүй зүйлсээ орхиж тайван байх хэрэгтэй. Тэгснээр бурхантай хамт амар тайван байх болно гэж хэлдэг. Гэхдээ бидний олон хэнийг дагдаггүй. Сайн харах юм бол үгээр хэлэшгүй баяр хөөр. Энэ дэлхийн баяр хөөр биш. Бурхны баяр хөөр алдрыг аваарай гэж хэлдэг. Гэтэл яг үүндээ итгэгч бид нар үргэлж баяр хөөртэй байж чаддаг үлээ. Бидний амьдралдаа хэрэгжүүлэх ёстой нэг зорилго энэ байна. Үргэлж эерэг байж, байнга залбирч, үргэлжлүүлэн дуулууртай байж, байнга амар тайван болон
Үргэлж баяр хөөртэй байж сурах нь чухал бөгөөд энэ дэлхийд юу ч болж байсан? Хараагаа Есүс дээр байнга чиглүүлэх нь чухал юм. Бид үдсэн харснараа биш, харин итгэлээрээ алхдаг. Амен. Тэгээд цааш нь би чам Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэр тайлагдах болно гэдэг. Тэр Петрт болон чуулганд эрх мэдэл өгч байна. Бид сул дорой уруугаар юу ч мэдэхгүй нэг юм биш. Харин эрх мэдэл авсан, хүч чадал авсан нэг юм. Бидний дотор байгаа нэгэн бол энэ дэлхий дээр байгаа нэгнээс агуу нэг юм. Чадахгүй гэдэг үгийг үгийн сангаас авч хай. Энэ үг хизээж битгий хэрэгжилж байгаарай. Хийж чадахгүй байгаа зүйлээ хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй ч та өөрийн хийхийг хүссэн зүйлээ л хийж болохгүй. Харин Бурхан танаар юу хийлгэхийг хүсэж байна, тэр зүйлийг хийх хэрэгтэй. Тийм биз дээ? Энэ урдуур игнээд сууж байгаа цөөхөн хідэн хүмүүс л баяртайгаар хүлээж авч явах шиг байна да. Бид муу нэгнийг дийлэх хүч эрх мэдэлтэй юм байж гал тогооны угаалтуур дүүрэн байгаа бохор аяг тавгныхаа урд гарч чадахгүй л байна да. Миний хэлэх гээд байгаа зүйл бол бид амьдралдаа хэрэгжүүлж болохоор зүйлээс л эхлэх хэрэгтэй байгаа. Гомдлохгүйгээр ганц өдөр та хийж чадах уу? Энийг хэрэгжүүлээд үзье. Та ганц л өдөр ямар нэг зүйлийг үгэлэхгүй, гомдлохгүйгээр хийж чадах уу? Тэгвэл эн чинь л гайхамшиг. Танд нэг зүйл хэлэх үү? Бид мөнхийн улсад орох түлхүүрийн нэг нь таны хандлага өглөж гомдлох биш, харин талархах сэтгэлтэй байх юм. Энэ чинь хамгийн сайн зүйл юм. Бурхны хаанчлал гэдэг бол бүх зүйлд эерэг хандлагатай байхыг хэлж байна. Та сөрөг хандлагатайгаар Бурхны хаанчлалд байна гэж байхгүй. Та сөрөг хандлагатай мөн хуваа хичээсэн бол баяр хөөртэй байж чадахгүй. Үнэхээр амархан. Та энийг хийснээрээ өөрийн амьдралдаа алмаармаар гайхалтай өөрчлөлтийг авчрах болно. Тэгэхээр иймэрхүү сөрөг бодолтой хүн байгаа бол та өнөөдрөөс эхлээд эерэг болмоор байна уу? Амьдралын турш өглөөж, яншиж, гомдолсон сөрөг үзэлтэй утгагүй амьдрах хэрэггүй. Баяр хөөртэй вэ. Амен. Танд нэг зүйл хэлэх үү? Бурхан таны амьдралд гайхамшиг бүтээхийг хүсэж байна. Тэр бидний амьдралд илүү агуу зүйлсийг хийж бүтээхийг хүсэж байна. Гэхдээ бид үргэлжил гомдлоод, байнга өглөөд байх юм бол хэцүү үстэй. Тэгэхээр би дахиад та нарт хэлье. Ганц л өдөр та огт гомдлохгүй байхыг хичээгээд үзээрэй. Түлхүүр байгаа. Хаалга онгойлгох түлхүүр байна гэдэг ч учиртай шүү. Түлхүүр эрх мэдэл өгдөг. Тийм ээ. Танд тэгэхээр эрх мэдэл байна. Лук 10:19 тайлбар Библиэлд бичсэнд би дуртай. Харахтун. Могоо ба хилэнцэд хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрэх эрх мэдлийг би та нарт өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй. Бидний дайсанд хүч байгааж танд түүнд байхгүй зүйл нь байгаа. Танд хүч болон эрх мэдэл байгаа. Бидний дайсанд ямар үед эрх мэдэл очиж болох вэ гэхээр бид өөрсдөө мэдлэггүйгээс болоод түнд эрх мэдэл очиж болох юм. Адам Ева өрхөнд нь орж идэхийг хүртэл муу нэгэнд ямар ч эрх мэдэл байгаагүй. Бид дайснаа таних тулд ухаалаг байх хэрэгтэй. Энэ намар миний нэг ном хэвлэлтээс гарна. Таны тэмцэл бол Бурхны тэмцэл гэдэг ном байгаа. Гэхдээ танд хийх зүйл огт байхгүй гэсэн үг биш юм аа. Та тулаанд оролцохгүй бол мэдээж ялна гэж байхгүй. Амен. Тэгэхээр би өдөрт хэдэн удаа намайг хаач явсан тэнгэр элчүүд дагаж байгаа гэж байнга боддог. Би өмнөх хичээл дээр хэлж байсан шүү дээ. Тэнгэр элч гэхээр жижигхэн далуучтай, бяцхан хөөрхөн тарган хүү гэж ойлгож болохгүй шүү. Бидний Бурхан бол агуу Бурхан юм. Үнэхээр агуу. Тийм ээ. Би та нартай хагас цаг ярьлаа.
Харин одоо түлхүүр гэж юу болохыг хэлж өгье. Түлхүүрүүд дотор нэг чухал түлхүүр байгаа. Энийг бид Петрийн итгэлээс харж болох юм. Тэр таавал Христ, амьд Бурхны хүү гэж хэлсэн. Таныг ямар гэдгийг мэдэхгүй. Гэхдээ миний хувьд би итгэлээр бат зогсохын тулд иймэрхүү үгсийг хэлдэг. Яагаад ийм зүйл хийдэг вэ гэж үү? Итгэл бол дайсан тань ирээ таныг эргэлзээтэй байдалд хүргэж итгэлийг танд булааж болох зүйл юм. Тэгээд энэ эргэлзээ үл итгэх байдал хаанаас ирдэг вэ гэхээр бид Бурхны бидэнд байнга хэлдэг үл үзэгдэх хаанчлалд анхаарлаа хандуулахынхаа оронд харин нүдэнд харагдаж байгаа зүйлс яг одоо харж мэдэрч байгаа зүйл рүүгээ хит их анхаарлаа хандуулснаас болдог байна. Миний амьдардаг мууж бол Миссури бөгөөд муужаа үзүүлээд өгөөч гэдэг нэршил хүмүүс өгсөн. Тийм л үзэх юмтай мууж юм. Би энэ мужид амьдардаг болохоор ийм нэртэй байхгүй байсан бол амар гэж боддог. Гэхдээ ийм нэршилтэй болсон. Энэ дэлхийд анхаарал татахаар маш олон газар байдаг. Эхлээд харуулчих, тэгээд би итгэе гэж дэлхийн хүмүүс ярьдаг бол харин Бурханд итгэгч бидний хараа эсрэгээр нь энэ утгыг ойлгож хүлээж авах хэрэгтэй болдог. Эхлээд итэг, тэгээд харах болно. Бид эхлээд итгэдэг бөгөөд энэ хооронд бидний итгэлийн шалгуурууд олон ирдэг. Та бууж өгөхгүй явсаар байх хэрэгтэй. Сэтгэлээр уналгүй сайныг үйлцээрвэ. Тиймхүү байснаар та ургац хураах цаг болохоор ургацаа хураах л болно. Муу сүнс бууж өгөхгүй байгаа нэгнээс хичнээн зуурлаач яаж чадахгүй. Амен. Еврей 11 дээр итгэлийн талаар юу хэлдэг вэ? Би Еврей 11-р бүлгийг байж байгаад уншиж үзэх дуртай байдаг. Юуны талаар өгүүлдэг вэ гэхээр итгэл гэдэг бол бид харахгүй байгаа зүйлсдээ найдаж итгэлээ тавих юм. Итгэл бол бодит зүйл юм а гэж тайлбар Библиэд хэлдэг. Итгэл бол бодит зүйл дээр тулгуурладаг юм. Итгэл бол бодит зүйлсэд найдах бөгөөд харахгүй байгаа зүйлсийн баталгаа юм. Тэгэхээр эхлээд итгэл байхгүйгээр бид эхлээд бодитоор харах боломжгүй гэсэн үг юм. Бурханд үйлчилж эхэлж байх үедээ би өөрийгөө багадаа хүчирхийлэлд өртөж байсан болохоор дундаж амьдралаар амьдрахын бол сэтгэл ханна гэж итгэдэг байсан. Би одоогийн хийж байгаа энэ ажил үйлчлэлээ хийн гэж тэр үед огт бодож байгаагүй. Энэ үйлчлэл үнэхээр гайхамшиг байсан. Гэхдээ энэ бүх зүйлийг энд хэн л болчихсон зүйл бас биш шүү. Энэ хугацаанд маш их золиос хүнд хэцүү хөдөлмөр, тэгээд усан сан дүүрхээр нулимс байсан. Мөн болоод дахиж эхлээд, бууж өгөө дахиж эхлээд л олон юм болсон. Олон номлол сонсож, олон ном уншиж, Библийг уншиж, олон дахин уншиж байсан. За хийцгээгээд л болчихдог зүйл биш юм. Таны амьдрал асуудлаар дүүрэн, чуулганд хэд удаа очиод л тэгсний асуудалтай шийдэгдэхгүй болохоор Бурхан дуурлаад л болчихдог зүйл биш. Би нэг эмэгтэйг санддаг юм. Тэр хаана байсныг сайн санахгүй байна л да. Гэхдээ зүүн эргээр л байсан баг. Бид нар хэдэн хүмүүстэй цугларалтай хийж, сүүлд бид хэдэн хүмүүсийн төлөө залбирсан. Тэгсэн нөгөө эмэгтэй над руу харж байсан. Би мөнгө буцааж авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр би таны юу яриад байгааг би ойлгохгүй байна гэж хэлсэн тэр эмэгтэй. Би таны хэлсэн зүйлийг 3-7 хоногийн турш хийсэн. Гэхдээ юу ч өөрчлөгдсөнгүй гэж хэлсэн. Яг үнэндээ тэр эмэгтэй нүүр рүү хараад инээхэд хэцүү байсан л та. Бид муу сүнсэнд амьдралынхаа 50 жилийг өгч сүйтгэүүлчихэд Бурхнаар 3-7 хоног энэ бүгдийг засуулахыг бид хүсэхгүй байна гэж үү? Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон